За Монгол улсад төрсөн албан төвчсөн судлалын үндэсний төвийн сүргийн танилцуулгын албаны сүргийн үндэсний лавлгаа лабораторийн хамгийн олон анх үүсэн байгуулснаас хойш хугацаанд ингээ 20 жил болж байна. Анх ямар шинжилгээ хийгдэж байсан тийм ээ. Шинжилгээний тоног төхөөрөмж ямар байсан? Тэр үед болсон хүчин хэд байсан? Энэ тоног төхөөрөмж маань хүчин чадал шинжилгээг онцлох чадвар, тэр хүчин чадал мөн энэ хугацаа онцлогоо хурдан онцлох тэр чиглэлээр бол нэлээд бас хүндрэлтэй байсан шүү дээ. За сүүлийн үед бол бид нар бүр эрдэнэгийн зураг авахгүй, цэжин зураг авахгүйхаас гадна хамгийн гол зүйл бол өнөөдөр онцлогооны чадамжийг сайжруулах, энэ тоног төхөөрөмжийг шинжлэх, дээрээс нь сүүлийн орчин үеийн шинэ аргачлалыг хичнээн нэвтрүүлэх, энд өнөөдөр ажиллаж байгаа лаборант эмчнэрээ мэрэгшүүлэх, чадваржуулах чиглэлээр бол нэлийн ажлуудыг хийж ажилласан байж байгаа. За үүний бас нэг жишээ манай глобал сан дэлхийн эрүүл мэндийн байгууллага за энэ хамтарч манай энэ лабораторийн онцлогоог сайжруулах, тоног төхөөрөмжийг хөрөнгө оруулалт хийх, сурах чиглэлээр бол байнгын хамтарч ингэж ажиллаж байдаг. За энэ лабораторийг улам сайжруулж, онцлогоог сайжруулж ингэснээр бид нар өнөөдөр сүрийн өвчнийг эрт илрүүлэх, эрт онцлох, ингэснээр өнөөдөр бас сүрийн нас баралт өвчлийг бууруулахад чухал үр нөлөө өгч байгаа. За энэ бид бүгдийн энэ өнөөдрийн зохион байгуулж байгаа зөвлөгөөн болвол энэ 20 жилийн түүхэнд хийгдсэн үе үеийн тэнд ажиллаж байсан эм чимлэгийн мэрэгчлэнкүүд, дээрээс нь лаборант эмчнүүдийг өнөөдөр хөдөө орон нутаг дүүргүүдийнхээ эмчнүүд лаборантуудыг урьж авсарч бид нар өнөөдөр үеийн урд нь энэ хийгдэж байсан шинжилгээ, шинэ аргачлал бүх юмыг сүүлийн үед хийгдэх гэж байгаа судалгаанууд тийм ээ хийгдэж байгаа өнөөдөр шин аргачлалын талаар өнөөдөр бол энэ зөвлөгөөнийг хийж байна. Энэ зөвлөгөөнөөр бол бид нар бүх аймагуудынхаа тоног төхөөрөмж шинжилгээг ямар тоног төхөөрөмж шинжлэх үү, цаашдаа шинэ аргачлал дээр ямар төвшин судалгаа хийгдэх үү гэдэг үүднээсээ эм чимлэгийн мэрэгчлэнкүүдийн эрдэм шинжилгээний ажил, судалгаа, хяналт үнэлгээ, дэмжлэг энэ үүднүүд дээр бас нэлээд анхаарч ажиллаж байгаа. Бид нар бол Япон улсын эрдэмтэн мэрэгжил зөвлөхүүтэй нийж өнөөдөр сүрийн чиглэлээр геномын төвшөнд нь судалгаа үргэлжлээд ингээд явж байна. Энэ маань улам дэвшиж ингэж явж байна. Дээрээс нь тоног төхөөрөмж шинжилтээр өнөөдөр Gene Expert гэдэг аппарат тийм ээ 2 цагийн дотор өнөөдөр сүрийн өвчнийг илрүүлдэг ийм аппарат ингээд үе шаталтайгаар сум мөн дүүрэг аймгийн эмнэлгүүдэд сүлжээ лаборатори нэгдэж эхэлж байна. Энэ маань өнөөдөр оны өмнө бас нэлээд аппаратууд суурилуулж байна. Оны дараа бол Галбаа сангийн 3 жилийн хугацааны төслөөр бол нийлээд нэг ихэнх аймагуудаа бид нар энэ Gene Expert гэдэг аппаратаар хангах ёстой гэж бодож байгаа. За ингэхдээ зэрэгт өнөөдөр бид нар онцлогоо эмчилгээний хувьд бол цаг хугацаа алдахгүй онцлох бүрэн дэвшилттэй юм болж байна. Тийм учраас энэ 20 жилийн хугацаанд хамгийн улсын хэмжээнд, үндэсний хэмжээнд явж байгаа манай сүрийн лаборатори маань үнэхээр сүүлийн үед гадаад хяналт чанарын хяналтанд хамрагдсан энийг бүх аймагуудынхаа лабораторийн бүх зүйлүүдийг цахим болгоод ингээд хяналтандаа авчсан байгаа учраас бид бүгдийн ажил амжилт маш их байгаа. Өшөө илүү цаашдаа бид нар хамтарч ажиллах ийм урам зоригтой манай чимлэгийн мэрэгчлүүдэд ажиллаж байна. Улсын хэмжээнд 21 аймаг 9 дүүрэгт сүргийн сүлжээ лаборатори ажилладаг. Тэдгээрийн нэг нь бол манай Орхон аймгийн сүргийн лаборатори юм байгаа. Сүргийн лаборатори Орхон аймгийн хэмжээнд бол сүргийн өвчлөл бол улсын хэмжээнд өндөр байдаг. Шинжилгээг бол стандартын дагуу хийдэг. 1997 оноос хойш 2007 ингээд 2017 он хүртэл 20 жилийн хугацаанд сүргийн чанарын гадаад хяналтын тогтолцоо бол хэрэгжиж байгаа. Энэ тогтолцоонд манай Орхон аймаг амжилттай хамрагдаад улирал болгон ажлаад өгнүүлээд явж байна. За сүргийн шинж тэмдэг бол тодорхой хэмжээгээр илэрч байгаа улсууд гэхээр 14-21 хоногоос дээш ханиаж байгаа, турж эцэж байгаа, хоол унданд дургу болж байгаа, жин буурсан, ханиаж байгаа, цустай цэр гарч байгаа ийм улсууд бол сүргийн диспансерийн лабораториудад бол хандаж шинжилгээг бол өгч явах хэрэгтэй. Шинжилгээг хамгийн эхний ээлжинд бол цэрний төрсөн шинжилгээ хийж байгаа. Энэ бол хамгийн анхаарчны шинжилгээ. Тэгээ эрдэнэтгийн шинжилгээ хийж байна. Дээрээс нь биохимийн шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний шинжилгээ гэх мэт ер нь бүх төрлийн шинжилгээг хийж байгаа. Бүр наривчсан шинжилгээ хэрвээ төрхөц эерэг гарсан тохиолдолд эмийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ хийж байна. Тэгээд
эмэн төсвөртэй сүрээ тодорхойлох шинжилгээг цааш наривчлсан шинжилгээ юм. Заавал тушаалуудаас лабораторийн үйл ажиллагааны өндөр дамжлаар зөвлөх журам за тэгээд энэ тухайн А306 байж байна. За сая хамгийн сүүлд сая 3-4 хоногийн өмнө шадар сайд хоолойд яаж хамтарч ажиллах гэдэг юм журам тушаалт хийсэн гэж байгаа. Хийж байгаа лабораторид маань 17-25 ур чадварын бас лаборатори тавьдаг шаардлагатай. За энийг бол тэр маркетинг стратеги машин аюул байдлын лабораторид чадах боломж өдрөж байгаа. За үүний хэлсэн хадгалсан төв за нэг хоёрдугаар гэдэг дөрвөн газар байж байгаа. Сая шаардлага хадгалж байгаа. Тэгээд бас үйлчлэл болсон лабораторид 17 хангах за энийг бол болсон гурван төрөлтэй технологийн лабораторид авшигэрсэн хүсэлт хэрэгслэн гэдэг энэ лабораторид за энэ үндэсний хэмжээнд давтаа хийж байгаа лабораторид 17 их бас цаашдаа бол үндэсний хэмжээний давтаа гэдэг чадварыг бас сайжруулах гэдэг хүч шаардлагатай байж байгаа. Эцэг баярлалаа. Дараагийн хэлбэрийн сүрийн аваа За та бүхний төвд яваа болсон байлгүй. За би одоо за ерөнхий лабораторийн үйл ажиллагаа шинжилгээ гадаад чанарын хяналтын талаар сургалт зөвлөгөө сургаал шинжилгээний чиглэлээр зүрийн лабораторид үүнээр нэмээд өсвөлөх шинжилгээ болон эмийн зөвлөлийн шинжилгээ хийгдсэн байна. 1970 оны үеэс эхлээд 72 оноос эхлээд бол эмийн